Тэрийн доод хэмжээг 1 сая эсвэл 1.5 сая болгох гэж байгаа шүү дээ. Шулуух хэлгээд тийм боломж байхгүй. Энэ одоо сая бидрээс засгийн газрын уралдаан дээр төсвийн санхүүгийн асуудлууд, эрхчлэлийн одоо төсвийн одоо бололцоо юмуд бас ярьж байна. Төсөв одоо эгэлж. Би нэг зүйлийг амлаж байгаа. Итгэлцүүрийг шинжилнэ. Итгэлцүүрээр 140 орчим мянган иргэний тэтгэвэр одоо тайрагдаад яг бодиттой авах ёстой тэтгэврээс баг тэтгэвэр авж байгаа гэдэг асуудлыг хүнддэг 140 мянган иргэн. Нэгдүгээрт итгэлцүүрийг шинжилнэ. Хоёрдугаарт инфляцтайгаа уялдуулж тэтгэврийг 2027 онд нэмэх төсвийн төсөлд саналаа өгөхөөр бэлтгэж байна. Манай яам ажлаад үндсэндээ бэлэн болж байна. Гэхдээ инфляцийн гүйцэтгэл маань бас оны сүүл рүүгээ гардаг шүү дээ. Тийм учраас эрхчлэлийн одоо инфляцийн одоо энэ жилийн инфляцийн гүйцэтгэл хоёрын хоорондын зөрүүг гаргаад бид нар тэтгэврээ инфляцтайгаа уялдуулж нэмнэ. Тэгэхээр нэгдүгээрт итгэлцүүрээ янзлах нь байна. Хоёрдугаарт инфляцтай уялдуулж тэтгэврээ нэмнэ гэж ойлгож болно. Гадаа байгаа ч явах те улсын хэмжээнд тэтгэврийн доод хэмжээ бага байна шүү дээ. Нэг үйлхэд энэ өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт энэ төр хамгийн түрүүнд өртөж байгаа иргэд маань бол ахмадууд авж байгаа тэтгэвэр нь ерөөсөө ингээд өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг гүйцэхгүй байна шүү дээ. Энэ дэлхийн нийтээр нэг юм ойлгомжгүй байдалд орчлоо. Энэ асуудлыг ч гэсэн засгийн газрын хурал дээр хэллээ. Тийм учраас ямар ч байсан ихний ээлжинд хийж чадах зүйлээ хүн амлах хэрэгтэй. Зарим улсын их хурлын гишүүд сая 500 болох боломж байгаа гэдэг багшгүй. Тэгвэл тэр боломжоо их хурл дээр энэ улсын төсвийг одоо хойрлох, хэлцэх, батлах, онцгой бүрээр гагцх улсын хурл биш шүү. Тэр яриад байгаа улсын их хурлын гишүүд нь гараа тайлбарлах хэрэгтэй. За ийм боломж байгаа учраас тэтгэврийн доод хэмжээг сая 500 болгоё. Доод хэмжээг сая 500 мянга болгоод дараа нь гарах үр дагавраа би үүрнэ гэдгээ улсын хурлын гишүүд хэлэх хэрэгтэй. Тэтгэврийг сая 500 мянга болгочхоор та бүхэн боддоо гадаа байгаа дэлгүүрийн худалдагч нараас ухаантай хүмүүс шүү. Өвөө таны тэтгэвэр нэмэгдсэн шүү дээ. Бүрлийн 200 төгрөгөөр нэмэгчлээ. Мах 500 төгрөгөөр нэмэгчлээ гэвэл хариуцлага нь хэн хүлээх? Ингээд ахмадуудыг худлаа боломж байгаа юм шиг төрхраад байгаа улсын хурлын гишүүд өөрсдөө хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэрийг тайлбарлах хэрэгтэй. За Обакира ийм боломж байна. Эндээс би энэ зардал хэмнээд олоод ирлээ. За нэмэгдүүлэх мөнгө чинь сая 500 мянган төгрөг чинь энэ байна. За нэмэгдээд өргөн хэрэглээний барааны үн өсөхгүй гэдгийг би толгоогоор хариуцъя гэсэн одоо улс төрчид байвал гараад ирэх шүү дээ. Тийм учраас би худлаа зүйлээ амлаж чадахгүй. Нэгдүгээр тэтгэл